Sen, ha, sen, ben, o. sen. Bilmediğim ne onun hücreleri yönetici oluşmuyor. Bin yuve. 두 음력 hücreleri yönetici oluşmuyor. Ургамал яаж хооллох вэ? Энэ ургамал хооллосон ургамалд уу хооллох ургамал? Хооллосон. Энийг хоолсон гэж юм. Намын ороод учраас өдөр намын нэг авч одоо өдөр нар байх учраас хоолойсон. Шайны бүгд энэ ургамлыг ажиглах гаднаас нь ажиглахаар ямар шинэ хийлгэж юм? За тэгвэл энэ хоёр ургамлаа ингээ харьцуулаад харахад хоолсон ургамал маань илүү ямар тэгэхээр ургамал хоол хэрэгтэй юм уу? Хэрэгтэй юм бэ. Энэ болохоор яасан бэ нөө? Өөдөө хоол жилийн бодис яасан мэ? Биш дээ. За. Ургамлыг бидний бас юу нэрлэдэг вэ? Ургамал? Амьтан. За. Хүн хооллох. Хоол. Яагаад? Өсөж үржихийн тулд амьтан бүх юм хооллох маш сайн байна. Тэгвэл бид нар ингээд хүн амьтад бас хооллох юм байна. Ургамал хооллох юм байна. Бид нар тэгвэл яагаад хооллох вэ гэдэг? Багш нэг өгний уртыг сандгүй. Утгыг олохгүй байна. Миний хүүхдүүд багштай туслаарай. За энийг хоол хүнд инээр өгдөг. За тэгж байж лээ. За багш нэг өгний уртыг олохгүй. Та нар энэ өгний уртыг багштай тайлж өгөөч. Хүн амьдрахын тулд идэх юм болов уу? Идэхийн тулд амьдрах юм болов уу? Яахан тулд хооллох юм бэ? Тулд хооллох юм биш үү? За тэгвэл би танартай санал нэгдэж байна. Амьдрахын тулд хүн хооллох. За багш та нарын ширээн дээр нэг юм та усны хайртай юу? Энийг та нар яа унших вэ? Яа хайр юм. Надад юу гэсэн бэ? За юу гэсэн бэ? За мөс бат. За бат
Сүүрс гэсэн байна уу? Үйлдвэрлэсэн онцоор энэ гэсэн байна уу? Сайн байна. Бүгд бүгдээ өнөдрийг хэлээ. Харамс байна. Ургамал холж ирсэн үү? Харин амтаа холж ирсэн үү? Бүгд бидний сая нөөсөн ондаа усныхаа шушган дээрээс гол хүнсний юм нөөсөн. За дараагийн даатгал. Зайныг нэг хараад өгье. Амьд бие бүхэн өсөж үржиж хөгжиж амьдрахыг нэмээ. За. Өнөөдөр хожилийн зорилго маань. Хүнс түүний найрсыг мэдэх. Оо сайн байна. Хүнс түүний найрсыг мэдэх. За зэрэгт нь болохоор эхнийхээ хоёр классыг ингэж аваад энэ доктортойгоо ингээд. За энийгээ задлаад энэ дээрээ наа. За сайн кинараа өөрсдөө
Бүгдөө дараа үнэлгээ өгнө шүү дээ. Зүг байна уу? Тэгвэл одоо наашаа арчих юм. Энэ савныхын доор ийм нэг савны доор энэний доор багш нэг юм юм дээ. Зүг хийсэн байгуул нэг скотчн дээр нээсэн гэдэг аа. За ингэ аваа байна. За бүгдээ дэвтэр рүү гай. Ургамлын гарцай хүнс нь юу юм бэ гэж байна. За нэг хэлээ. Ургамлын гарцай хүнс нь юу гэсэн бэ? Одоо дараагийн ширээ болгоны энэ сайгаа энэ цаасаа доошоо харсан юм том цаасаа. Нэг нь за ийм байгаа. Энэ дэдгтээ хоол хүнсний үр. Энэ хуурдаа гаднаас гарсан өгөх гэж чинь танаас хоол хүнсийг ямар үргэлжлээ болгох гэж чинь хоол хүнсний үр. За хоол хүнс ямар үргэлжлээ болгох чинь. За болсон багуу чинь дээр нөгөө скотч нөр байна. Ханаа байна. За танаа би
За тэр арай оноо авчихсан энэ тэ өнгөрийг авсан. Танах юу гэсэн бэ? Амиг тийм өгдөг, өсөж томордог. Тэгээд юу нэ? Үний амьдрал хэрэгтэй гэсэн байна. За тэгвэл бидний хоол хүнс маань бидний бие ямар хөвгтэй мэн үү? Хоёр асуултаа зөв хийсэн бол оноогоо аваад явна шүү дээ. Ширэн дээр ингэж бэлсэн байгаа. Энэ хамснуудаа тавхад аваад багаараа хаваад онцгой. Нарийн улаан бүсгүй газар доорнуу намирсан ногоон гэж өрнө газар нээш илүү. Оо сайн байна. За. Нэгдүгээр багийн нэг нь юу байсан бэ? Монголоор бодоор нүгэл хэрэг байсан байж тээ. За одоо хоёрдугаар багийн хэлсэн шүү. Шаардлагатай оролттой лам шат бэлдээ сохгоор оролттой сухай шат бэлдээ өнгө. Оо за. Тэр л дотор өнгөөр байдаг. За бүгд хариг гараа. Сухай газар дор ганцтай шатаас түмс. дээрээс нь харахад дэргүүр ногоо, дэргээр очоод дэргээр ногоо байна. Энэ хөрөнгөийнхаа шүнээр байгаа шашрыг уншин. Түрүүнийхээ шашрыг уншин. Нэг нь ингэж нэг энэ хаас байгаа. Энийг ингээд хасчихсан. Уншаана хасчихсан энийг ингээд. Шашрыг уншин. Үнтэй юм байна гэж байна. Энэ дотор нэг хаас байгаа шүү. Энийг хасчихсан. Оо наадтайгаа харьцуулаад унших юм байна. За ингэ танаа. Ой,
бүтээгдэхүүний уянсан усны бүтээгдэхүүний байдаг юу гэж нэрч юм бэ? Шашиг бүтээн биш үү? Түүний шашигт дээр чи юу байдгийг те усны бүтээгдэхүүний байсан уу? Юу гэж байсан сая? Чанамал гэж байсан. За тэгээ яа гэж усын стандартын нэмэлт өдөрж байгааны хаяг. Өдөр сонсоор. За бүтээгдэхүүний орцноо жин. За элчилгийн хэмжээ. За байсан. За хамгаалал аваа энэ цаасаа аваа. Түр болгоо энэ цаасаа аваа. Зур бичгийг хаа. 38 дугаар үнцээр байгаараа гэнэ. 38. Зур бичгийг хаа 38. За 38-ыг гаргахад ийм хоёр чарга байсан. Сайн. За энийг сонгох хийх машин ингээд ийм нэг шат цааснууд өгсөн байгаа. Энийг хүн болгон аваад өөрөөсөө амтлаг таргаа сонгох юм уу, цэцгэртэй таргаа сонгох юм уу гэхээр хүн болгон хийж ингэж өөрөөр болгон. Гэхдээ энүүдийг өгөх. За энийг тэгээд нав. Тийм наад ногоо мисаа уншиж байгаа. Тийм нэг шиг авах. Хаасмаа нэгээр аваад энийг уншиж байгаа. Тийм хоёр тарны ажил сонгох юм бэ. Энэ хоёрын ажил сонгох. Энэ хоёр юм. Энэ шүү дээ. Вишний дараа ажил тарах хоёрын хаа. За нөгөө шошгоо сайн уншаарай. Шошгоо сайн уншаарай. Тэгээд шошгоо сайн уншиж сонголтоо хийж өгөх хаалтнууд энд наач. Тэр самбар дээр авчи тэрнийхээ сонгосон нэрнийхээ доор. За би наа. Цэцгэртэйгээ сонгосон бол энэ нэрээ наа доош нэмэж уулаад авчих бол. За энэ нэрээ юусэн наагатай. За сая танаа зүтгэсээ тарах амтлаг 12-ийн сонголт хийхдээ юуг нь анхаарсан бэ? Амин шашгын За, юу амин ширээ За, осарын харсан. Амин тийм харсан. Тийм дээр шашгын харсан. Аас сарын харсан. За. Осар харсан юм байна. Шүлэг сон сарын харсан. Хаягийг харсан. За, хаана үзсэн? Хаягийг харсан. сайн байна. Энэ хадаа амтлаг тар сонгосон байна. Амтлаг тарны орс найрахыг хэлэхгүй. Амтлаг тарыг сонгосон хүмүүсээс хэлдэг минь өгдөө. Яагаад энийг сонгосон юм? За
орчоо нэг. Юу орсон бэ гэж намаасаа хараад явж шээ. Энээсээ юугаар ялгаад байгаа? Энэ хоёр хоорондоо юугаар ялгаад байсан? Амин нэг энэ эдээсээ хадгалсан. чичгэлэн хатан дээр Найрхан байх болсон маа. Хажуутай байгаа шүү дээ. Тэр баярлалтай байсан. найс шүү. Энэ Тэгээд энэ хоёр зураг чинь нээштэй. Ингээд шүү миний хүмүүс. Амтлаг тарганы орц найрлага энд байна. Цэцгээтэй тарганы орц найрлага энэ дээр байна. Энийг харж байгаа бид энийг яасан. Заавал ашаач. Амтлаг таргата. Элсэн чихэр гэж орц найрлага юм байсан уу? Байсан. Цэцгээтэй тарганы орц найрлага байсан. Элсэн чихрийг тэгвэл манай монголчууд юу гэж ярьдаг? 3 цагаан хол юу орох вэ? Тэгвэл бид нар хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо шашгыг харж яах ёстой юм бэ? Ихэнх нь ямар сонголт хийсэн бэ? Цэцгээтэй тариг. Тэгэхээр зөв сонголт. Амтлаг тариг болохоор юу бэ нөө? Юу эсэж чи 3 цагаан хорыг агуулгдсан яг нөө байна гэж үзэж байна. Яа. Ирүүл хоол хүнс хэрэглэлийн тул яг юм. За багшийн төгөлд нэг ханад өндөр биеийн амархан нууцлог бүтээгдэхүүн учраас олон өндөг авах уу багш. Хоёр өндөг хачирсан өндөг. Баг болгонд энийг авч өгөөгүй яагаад тэгэхээр амархан мод хүнсний бүтээгдэхүүн учраас энийг бүгдээрээ яг ижилхэн 2 сартай усруу энэ хоёр өндөгийг хий. Тэгээ юу ажиллагдах нь танаас сайн хараа. Түүхэн өндөг байгаа. Энэ дээр ингэж хариулах юм бол нэг нь багшаа өөрөөр хэлбэл мэн үү? За энэ хоёр өндөг мэн ингээ харахаар нэг нь живсэн байна, нэг нь яасан байна уу? Хөвсөн байна. Бид нар өнөөдрийнхөө хичээлээр ямар хүнсийг хэрэглэх гэж байгаа вэ? Эрүүл хүнс. За тэгвэл эрүүл хүнс хэрэглэх. Бүгд нэг зөв үг хэлье. Эрүүл бид За тэгвэл эрүүл бид саруулхаа оршин. Тэгэхээр эрүүл хүнсийг заавал яаж авах хэрэгтэй байна уу? Сонгож хэрэглэж авах хэрэгтэй байна. Энэ мэн муудсан учраас өгж байгаа. Энэ өндөг мэн муудаагүй эрүүл хүнс учраас яаж юм? Живж. Тэгээд хадгалах хугацаанд хэвтэрсэн хайцсаа баглаа боолн лаазалсан бүтээгдэхүүн болохоор шил саунд байгаа нь болохоор яа гэж юм уу? Болонгод тунсан хөвчөө үүсгэн. За өндөг яам нь болохоор энэ өндөг яагаад муудсан бэ нөө? Оо зүйтэй. Өөр яасан байж болно? Оо зүйтэй. Энэ гүргэж юу хадгалаагүй зүгээр ил задгаа удаан хугацаагаар багш нэрийг яасан байна уу? Хадгалсан байна. Тийм учраас энэ мэн муудсан байх нь шүү дээ. Тэгэхээр бид нэр дандаа ямар хүнсийг сонгож байгаа юм бэ? Эрүүл хүнсийг сонгохын тулд энэ одоо зүйлүүдийг анхаарч явах хэрэгтэй байх нь шүү дээ, тийм ээ? Яа. Одоо бүгдээ энийг саунд дотор байгаа зүйлээ гаргаад та нар гаргаад ангилаад ангилаад ийм хадгалсан За би ч юу ч шиг
За бидний саунд байсны эдний баг хоёр хэсэг бол ангилсан байна. За энэ хоёрыг яагаад ингэж болсон бэ? Бүтээгдэхүүн байна тий. За энэ гурав нь болохоор бүтээгдэхүүн. Тийм учраас бүгд ангилсан. Хоёрыг ангилсан. За хүнсний бүтээгдэхүүнийг үүсэл гаргаад хэд ангилсан юм бэ? За одоо багууд 100 ангилсан багууд нөгөө өнгийг өгөөрэй.
авч эрүүл